За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Америкийн нэгдсэн улс Израиль Иранд одоо юу болоод байна, ямар худайн болоод байна гэдгийг одоо өөрийнхөө ойлгосноор тодорхой ярьж өгөө. Би ер нь геополитик ярьдгүй. Өөрийнхөө мэдх хэмжээгээр та бүхэнд ярьж өгье. За товчхондоо бол 2026 оны 2 сарын 28-нд Америкийн нэгдсэн улс Израиль хамтран Иран улсын цэргийн болон удирдлагын байгууламжуудад томоохон агаарын цохилт өгч тухайн дайн одоо эхэлсэн байдаг. За гол үйл явдал нь болохоор Америкийн нэгдсэн улсын цохилтоор Ираны дээд удирдагч Аятолла Хали Хамне амир өгцөн батлагдсан. Мөн Ираны хуучин ерөнхийлөгч Ахмед Жидад зэрэг 40 гаруй өндөр албан тушаалтан алагдсан гэсэн мэдээ байна. За нин дээр иранчууд тэр цохилт өгсөн. Тухайн цохилт нь одоо Израиль, Персийн болон дэх Америкийн нэгдсэн улсын цэргийн бааз тэр байтугай Арабын нэгдсэн Эмират зэрэг улс руу буужинд ороонууд харуулсан. За энэ дайралтаас ер нь одоо энэ дайнаас одоо хэр зэрэг хохирол бий болсон бэ гэхээр Иран одоо Америкийн нэгдсэн улсын цэргийн бааз руу харуулах энэ үед Америкийн нэгдсэн улсын талаас 3 цэрэг амь өргөдөж 5 нь одоо хүн шаргацсан. Цаашид одоо энэ хохирол нэмэгдэнэ гэдгийг одоо Трамп бол хүлээн зөвшөөрсөн байдаг. Израиль 9 хүн амь өргөдөж 28 хүн шаргацсан. За Иран руу хийсэн товтлогооноор болохоор 201 хүн амь өргөдөж 747 хүн шаргацсан гэсэн мэдээлэл байна. За уг мөргөлдөөн нь одоо улам бүр өргөжөөд Ливан дахь Хазболла бүлэглэл мөн Израиль руу довтолж эхэлсэн. Ираны пуужингийн дайралт нь Арабын нэгдсэн Эмират улс, Кувейт зэрэг улсад хүрч энгийн иргэд аймнаас бас өргөдөд байна. За талуудын байр сууриас нь одоо ярилцъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болохоор цэргийн үйл ажиллагаагаа одоо бүрэн хүчээр өргөжлүүлээд зорилгодоо одоо бүрэн хүрнэ гэж хэлсэн. Тэрээр Ираны цэргүүдэд зэвсгөө өгж одоо бууж өгөхийг одоо уриалсан. Иран болохоор амир өгсөн удирдагчийнхаа өшөөг одоо заавал авна гэж анхааруулсан. Иранд төр удирдах зөвлөлийг байгуулж одоо шинэ удирдагчаа сонгохоор одоо ажиллаж байна. За олон улсад болохоор ямар байна гэхээр Европын холбоо бүх талын хамгийн их дэмжиж одоо хоёр талыг 50 байхыг одоо уриалсан. Британи, Франц, Герман улсад Ираныг зогсоогод Америкийн нэгдсэн улс тусалцаа одоо илэрхийлсэн. Нөгөө талаас Пакистанд Америкийн нэгдсэн улсын эсрэг жагсаал болж одоо 17 хүн амьсгаа бас алдсан байна. Мөн түнчлэн иранчууд Америкийн нисэх хонгоц тээвэрлэгчийг устгасан гэдэг мэдээлэл бас худлаа. Иранчууд болохоор бид нар устгасан гэж яриад байгаа. Ираны мэдээлэл болохоор Ираны Исламын хувьсгалын хамгаалагчид Абрахам Линкольн нисэх хонгоц тээвэрлэгчийг 4 баллистик пуужингаар цогсон гэж мэдгдсэн. Тэд Америкийн хөлөг онгоцыг цогцсны дараа даалгаврын бүсөө орхисон гэж мэдээлсэн. Гэтэл одоо энэ худлаа гэдэг Америкийн нэгдсэн улс хариу мэдээлэл өгсөн. Америкийн нэгдсэн улсын төв командл Пентагонгүй байгаа. Ираны мэдээлэл худлаа. Линкольн одоо онгоц хөгдөөгүй харавсан пуужингууд нь ойртож чадаагүй гэж мэдгдсэн. Уг нисэх онгоц тээвэрлэгч нь одоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн онгоцоо хөөргөх үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна гэдгээ баталсан. Америкийн нэгдсэн улсын албан ёсны мэдээгээр пуужин хөлөг онгоцонд хүрээчгүй ямар ч хохирол учруулаагүй гэсэн мэдээлэл байна. Харин Америкийн нэгдсэн улс Ираны Жамаран ангиллын байлдааны хөлөг онгоцыг харин живүүлсэнд батлагдсан. Уг хөлөг онгоц нь Омоны болонд Чихпикар гэдэг бомбн дээр далайн яроолд живж гин гэж Пентагон мэдгдсэн. Трамп хэлэхдээ бид Ираны 9 байлдааны хөлөг онгоцыг устган живүүлсэн гэж мэдгдсэн. За хоёр талын дайны үед өөрсдийн сурталчилгаа мэдээллийг угаасаа өөрийнхөө талаар тайлбарлаж ярина. Гэхдээ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд албан ёсны баталгаажуулснаар за 4 баримт байна. Нэгдүгээр Иран нисэх онгоц тээвэрлэгч рүү пууж харавсан нь үнэн. Америкийн нэгдсэн улсын пуужингууд онгоц тээвэрлэгч хүрээг өгөж мэдгдсэн нь бас үнэн. За мөн Америкийн нэгдсэн улс Ираны Жамаран хөлөг онгоцыг живүүлсэн нь үнэн. Бас дөрөвс нь Америкийн нэгдсэн улсын 3 цэрэг амь өргөдөж 5 цэрэг шаргацсан бас үнэн. Тэгэхээр иранчууд Америкийн нисэх онгоц тээвэрлэгчийг устгасан гэдэг нь баталгаажаагүй Америкийн нэгдсэн улсаас няцаас нь мэдээлсэн. За өнөөдрийн 2026 оны 3 сарын 2-ны байдлаарх гол үйл явдлуудын талаар товч ярьж өгье. Израилийн цохилт өргөжж байна. Израилийн цэргийн хүчин лав гарагт Тегеранд томоохон хэмжээний цохилт өгч байгаагаа мэдгдсэн. Мөн тэд Ливан дахь Хезболла бүлэглэлийн байруу бөмбөгтөлт хийж эхэлсэн. Хариуд нь Хезболла Израиль руу пуужинд орооноор харуuna гэдгийг бас мэдгдсэн. Ираны удирдлага Иранд Али
Хаменегийн дараах төр удирдлага зөвлөлийг одоо байгуулагдсан. 2 дахь удаагийн хуралдаанаа хийсэн ерөнхийлөгч Масууд Пезешкиан энэхүү зөвлөлийг хамтаар нь одоо удирдах байна. Тэрээр Хаменегийн амийг хөнөөсөн явдлыг мусульманчуудын эсрэг дайн хэмээн нэрлсэн. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын байр суурь болохоор тэр бүрэн хүчээрээ одоо цэргийн хүчээр өргөжлүүлэх зорилгодоо заавал хүрнэ гэдгийг давтан илэрхийлсэн. Тэрээр Ираны цэргүүдэд зэвсгийн өргөн бууж өгөхийг уриалсан. Түүний хэлснээр цэргийн ажиллагаа 4-5-7 хоног үргэлжилж магадгүй гэсэн байр суурьтай байна. За олон улсад болохоор яаж ийм нэхэр Их Британий ерөнхий сайд Кер Стамер Америкийн нэгдсэн улсад Их Британий цэргийн баазуудыг Иран руу сохилт хийхийг одоо ашиглахыг зөвшөөрсөн. Энэ өмнөх 7 хоногт татгалзсан шийдвэрийг өөрчилсөн хэрэг юм аа. За тухайн бүс нутгийн байдлыг одоо товч ирээ. Хизболла гэдэг нэг террорист бүлэглэл байгаа. Израиль Ливанд бөмбөгдөлт хийсний дараа Хизболла бүлэглэл Израиль руу пуужин дорон харваж эхэлсэн 2 дахь фронт нээгдэх аюултай байгааг харуулж байна. Персийн болонд юу болж ийм гэхээр Иран Хормузын хоолойг хааж газрын тосны танкеруудад хориг тавьснаар дэлхийн газрын тосны нийлүүлэлт томоохон цохилт болж одоо үнэн өсөд байна. Газрын тос одоо нэлээд өсөд байгааг та бүхэн мэдж байгаа бах. Омонд яаж ийм гэхээр Даавкук бомб руу хийсэн дорооны халдлагад нэг гадаадын ажилчин шархацсан гэж ОМОН-ы эрх баригчид одоо мэдгдсэн. За нөхцөл байдал цаг тутамд өөрчлөгдөж байна. Бүс нутгийн нөхцөл байдал одоо ямар байгааг ярив. Персийн болонд Ираны ховсголын хамгаалагчид Персийн болонд Америкийн нэгдсэн улс Их Британий 3 газрын тосны танкер онгоцыг олсон гэдгийг мэдгдсэн. Кипр улсын нутаг дэвсгэрт байрлах Британий Акроторийн нийс хүчний бааз руу дорооны халдлага болж бага зэргийн хохирол учруулсан гэсэн бас мэдээ байна. Ливаны Хизболла бүлэглэл мөн Израиль улс руу пуужин харваж эхэлснээр хойд зүгт шинэ фронт нэгдэх аюултай болсон. 3 дахь өдрөө үргэлжилж буй энэ дайнд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп цэргийн ажиллагаагаа бүрэн хүчээр үргэлжлүүлж зорилгодоо хүр хүртлээр үргэлжлэнэ гэдгийг мэдгдсэн. Израилийн харин Тегераныг зориуд ондирч томоохон хэмжээний цохилтууд үргэлжилж байгаагаа баталсан. Харин Ираны шинэ удирдлага Америкийн нэгдсэн улстай яриг хэлцээр хийхийг хүсэлтэй байгаа мэдгэл гаргасан ч Трамп одоогоор цэргийн ажиллагааг зогсоохгүй гэдгийг илэрхийлсэн. За одоогийн байдлаар нэг иймэрхүү байна. Туглан сууж таалан болгоосонд баярлаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай залууч.